За өнөөдрийн сэдв бол нарциссизм. За нарциссизм гэдэг үг маань эртний грекийн домогоос улбаатай. За энэ домогт юу гардаг гэхээр нэгэн их царайлаг гоё үзэмжтэй залуу байж л тэ. Тэгээ өөрөөхөө усанд туссан дүрийг хараад өөртөө дурлаад өөрийгөө шохоорхож харж агаад усанд живээд өгцөн. За тэр залуугийн нэрийг болохоор Нарциссус гэдэг нэртэй байсан. За тэгээ тэр домгийн хүний нэрээр шинжлэх ухааны нарциссизм гэдэг нэршил үүссэн байдаг. За ер нь бол илэрлэн ч гэсэн ер нь их төстэй тэр өөртөө дуралдаг залуутай. За яаж илэрдэг вэ гэхээр ер нь их өөрийгөө хит их ач холбогдолтой гэж үздэг, дөвийл гэж боддог, бусад хүмүүсийг доогуур үнэлдэг, дорд үздэг тийм ээ. Тэрнээс гадна эмпати их муутай. Эмпати гэдэг нь бусдын мэдрэмж, бусдын өнцгөөс сонирхож ойлгох гэсэн оролдлого ер нь маш багатай гэсэн үг. Өөрийнхөө хэрэгцээг л маш их анхаарна. Өөрийнх нь хэрэгцээ юу байх вэ гэвэл голдуу хүмүүсээр магтуулах, бишрүүлэх, байнгын тэр мэдрэмжээ баталгаажуулж явах сонирхолтой. За энэ тэнд хүмүүст сэтгэгдэл төрүүлж тэ өөрийгөө бишрүүлж явах их сонирхолтой байдаг. За энэ нарциссизм бол сонсохоор айгүй тийм хүчрэхэг хүмүүс юм шиг сонсогддог. Гэхдээ яг үүндээ бол тийм биш. Маш атархуу бүгд маш инсекюр гэдэг. Инсекюр гэдэг нь өөртөө итгэл нь маш амархан ганхдаг гэсэн үг. За жоохон өөрлөө нь довтлсон ч юм хандлага төрүүлэхэд за эсвэл өөрийг нь шүүмжилэхэд за хамгийн чухал хамгийн гоё гэж мэдрэхгүй байгаа үедээ тэр үед эмзэглэдэг хүмүүс өөрт нь тийм биш гэсэн мэдрэмжийг төрүүлэх юм бол эмзэглэдэг дотроо бол ер нь өөрөө би бол хамгийн мундаг тэ хамгийн шилдэг гэсэн мэдрэмжтэйгээр амьдардаг. За нарциссизмыг үүсгэх шалтгаанууд нь бол олон шалтгаан байдаг. За генетикийн шалтгаан бол байдаг гэж байгаа. За тэр нь бол өөрөөр хэлбэл удамшлын шалтгаан тийм ээ. За өөрөөр бол бас эцэг эхийн асран хамгаалагчдын өсөж байгаа орчны нөлөөлдөг. За нарциссизм нь өөрөө дотор хоёр төрөл байгаа. Нэг нь хит их ихэмсэг те. За нэг нь бол их эмзэг те. Дотгошоогоо чиглэсэн тийм хоёр төрөл байдаг. За их хүүтэн хөндий тэгсэр нэг захирангуй эцэг ихтэй байхаар тийм эмзэг те. Гаднаа бол нэг харагддаг. Нэг гаднаа өнгөрөөд идвч гэсэн тэр хүн нэг юм хамгийн чухал биш, хамгийн мундаг биш гэдгийг мэдэрч байгаа үед бол маш их стрессддэг. Тийм төрлийн. За нөгөөх нь болохоор нэг их хэмсэг гэдэг байгаа тийм. Ихэвчлэн бол эцэг их нь за асран хамгаалагчт нь багт нь хит их дахин шүтснээс болдог. Хүүхдийг бол тийм урамшуул, шагнал шийтгэл гэдэг зүйлүүд байх ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр юу ч басан хүүхдийг дахин шүтээд тэр хүүхд буруу ч юм хийжсэн шүтээд эцэг эхчүүд нөгөө хүүхдээ эрхлүүлж жаргаж ийн гэж бодоод хит буруу эрхлүүлээд идэг тийм. Монголоор бол нөгөө эрхийн мангар гэдэг шиг тийм. Бүх юмыг хүсснээр байсараад энэ чигээрээ насанд хүрчингүүд нийгэмшлийн чадвар маш муутай болсон байдаг. Өөрийгөө бусдаас илүү чухал, бус хүмүүсийг өөрөөс нь доор гэд боддог болсон учраас бүх юмыг өөрийнхөө хүсснээр аваа сурцсан. Тэгж авч чадахгүй бол тэр хүн маш их бухимддаг. За насанд хүрсэн оноо бол эцэг эхээс авдаг шиг хүмүүсээс тэгж авч чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр өөрийнх нь хямрал үүсч эхэлдэг. Хүмүүстэй харилцахад маш тавгүй. Хүмүүсийн өөртөө итгэл рүү халтна. Хүссэн тэр анхаарлаа, хүссэн магтаалаа ч юм уу бүх юмыг өөрийнхөө хүснээр болгохын тулд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг манипуляцтаж эхэлдэг. За манипуляц гэдэг нь болохоор яг зорилго санаагаа шууд илэрхийлэхгүйгээр тойруу байдлаар өөрийнхөө хүссэн зүйлд хөргүүлэх тийм шийдвэр гаргуулахад нөлөөлж байгаа тэр үйлдэл хэлж байгаа. Энэ талаар бас тусдаа дугаар хийх болно. За энэ хүмүүс бол ерөөсөө өөрийнхөө тэр гоё харагдах тэр таатай байх хэрэгцээний төлөө бүх аргыг хэрэгэлдэг л их өөрийгөө их гоёж гойдно. За эсвэл их үнэтэй машин тэрэг за эсвэл гоё газар очсноор ингэж гайхуулах ч юм уу те. Яг гэхдээ гоё машин хэрэгэлдэг, гоё сайн газар орж байгаа хүн болох нарциссист биш л те. Тэрийг ингэж харуулах маш сонирхолтой. Бараг тэрийг харуулах гэж ерөн тэр зүйлүүдийг хийдэг. Өөр тэр гялцал зүйлсээр өөрийнхөө тэр хэрэгцээг нөхөх гэж оролддог ийм байдлууд их анзаардаг. Тэгэхээр одоогийн техник технологийн хөгжлийн ачаар бид маш их мэдээлэл солилцдог, мэдээж маш их дэвшилттэй зүйл мөн л дөө. Гэхдээ нарциссизмын хувьд бас сошиал медиа нь хүмүүс нарциссист хүмүүс тэр нарциссист байдлаа хөвгүүлэн дэмжихэд маш таатай нөхцөл үүссэн тийм ээ. За ерөөсөө сошиал медиагаар өөрийгөө маш ихээр сурталчилдаг. Тэрэндээ бүр донтдог. Уул нь бол тэр хэрэгцээ нь хангахдахгүй байхаар яг бодит байдалтайгаа тулгараад нарциссист хүмүүсийн хувьд бодит байдал нь нэг хэмжээтэй. За өөрийгөө үнэлэх хэмжээ нь бол нэлээд өндөр байгаа даа шүү дээ. Тэнгүүд энэ хоёрын хэмжээ хол байх тусмаа, энэ хоёрын зөрүү хол байх тусмаа тэр хүн ихэр шаналдаг. Тэгэнгүүт өөрийгөө хүлээн зөвшөөрөөд энэ хоёрын хэмжээ ойрхон байх тусмаа тэр хүний сэтгэл зүй эрүүл байдаг. Гэтэл энэ нарциссист байдлаа хооллоод өөрийгөө хит их гайхуулах дээрээ л олон төвлөрөл ингээл хин нэгэн улам тэрийг нь хөвгүүлээл байгаа цагт
тэр хүн улам одоо цаашаа даамжраад байгаа нь бас сул талтай. Нарциссист хүмүүст бол одоо та нарциссист юм байна гэдэг ч юм уу тийм байдлаар хэлэх ерөөсөө хэрэггүй байдаг. Ер нь бол үр дүн байхгүй. Зүгээр танд дургу болол таарна. Сэтгэл зүйчд яг нарциссист учраас гэж хандах нь маш ховор байдаг гэж байна. За өөр шалтгаанаар сэтгэл зүйчд хандаг. Тэгээд тэндээс нь нарциссизм нь одоо яг сэтгэл зүйчтэй уулзаад ирэхээр илэрдэг. Гэхдээ яг шууд хэлээд бас нэмэр байдаггүй. Яагаад тэгэхээр зарим хүмүүс бол яг тэрийг ойлгох хэмжээнд байж болдог л доо. Гэхдээ ихэвчлэн тэр хүн одоо та нарциссист юм байна гэдэг нэг найз нь хэлчихэд л одоо тэн дээр маш их бухимдан зөв үлдсэн одоо хугацаанд зөв яаж өөрийгөө зөвтгөж тэ яаж буцаагаад мундаг харагдах вэ гэдэгт л төвлөрдөг. Эргээгээ танд одоо дургу болно тэ. Танд одоо юм далд төрөмгийллүүдийг үзүүлж эхлэх аюултай. Тийм болохоор одоо шууд хэлээд хэрэггүй. Тэрнээс гадна бас хин нэг шууд нарциссист юм байна гэж одоо дургу хүмүүсээ бас хүн нэг тийм муугар дүгнэх аюул дуртай байдаг. Тэгэхээр дүгнэх гэж бас яарад хэрэггүй. Зүгээр шинжүүд илэрдэг байж болно. Гэхдээ дэглээ гэдэг яг шууд одоо юм нарциссист одоо имгэгтэй байна гэдэг ч юм уу. Тим дүгэлт бол биш юм аа. Гэхдээ зарим хүмүүс яг насаараа нарциссист байсараа дуустдаг л та. Жинхэнэ сорилттой тулгараад тэр яг өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэр хүнд бол маш их нэмэр болно. Тэр хүнд одоо өөрийнхөө асуудлуудыг ойлгоход илүү эрүүлэр сэтгэхэд тусалдаг байгаа. Тэгээд нарциссизмын тал дээр юм байна. За цаашдаа бол сэтгэл зүйн бас өөр сэдвүүдээр ярих болно. Тэгээд та бүхэн бас ямар сэдвээр ярилцмаар байгаа, ямар сэдвээр сонсомоор байгаагаа комментэн дээр хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.